За сайн уу манайхан. За миний хувьд гоё ганцаараа уул руу гарсан байгаа. За тэгээд ер нь бол ганцаараа уул руу гараад нэг лээдгүй удаж байна. Тэгээд энэхүү зүйл маань нэг тийм амар хүнд хэцүү зүйл биш. Анх бас би ингээд яаж ганцаараа ууланд гарах юм аюултай штэ, чадахгүй штэ гэж бодож нэлээд хойшилсодог байсан. Хүмүүсийг ч гэсэндээ хүлээгээд маш их цагаа алддаг байсан. Эсвэл рүү гал тий окей хэнийг нэг хүлээхгүй юм байна. Өөрөө ингээд гарья би чаднаа гэдэг итгэлийг өөртөө өгснөөс хойш тэр ганцаараа ууланд гарах гэдэг зүйл маань өөрөө тийм хэцүү зүйл биш болж хувирсан. Харин ч бүр маш их дуртай болцсон. Илүү би өөрөөсөө байх цаг мөч юм байна. Би өөрийгөө ойлгох цаг юм байна. Өөрөөсөө ярилцах, тэр асуудлыгаа өөрөө шийдвэрлэх ийм гоё алтан цаг юм байна гэж хүлээж авдаг болсон байт юм аа. За тэгээ энэ хүү гарсан уул маань болохоор та хэдтэй бас гоё локейшнийг хэлээд өгье. Их тэнгэрийн амыг бас хүн болгон мэднэ. Тэрний зүүн гарт тал руу дээшээ юм уул руу гардаг юм огцом жим байгаа. За тэрийг дагаа гараарай. Тэгэх юм бол ингээд хараа энэ харагч байгаа цаатлын уулын ингээд одоо оройг даваад цаашаага одоо Монгол улсын нэг юм далбай харагдана. Тэрхүү далбаан дээр очиорой. Тэр далбайгаас цаашаага бас алхах боломжтой байдаг. Тэр далбаан дээр очиод зөвхөн Монгол хүн болж төрсөндөө амар гоё бахарх сэтгэлийг миний хувьд авсан. Тэгэхээр та хэд манаас очиж үзээрэй. За тийм ингээд уул руу гараад үнэхэрийн аз жаргалтай байдаг орилоод тэ тэр бас магадгүй дотор хүний дотор стресс хөрөмтөлцөгдсөн байдаг. Тэрхүү стрессээ гаргаж болж гин өөрөөсөө талрах чинь тэг өөрөөсөө байж гин энэ бол үнэхэрийн бас дахин давтагдахгүй цаг мөчүүд байдаг шүү. Тэгэхээр тухайн цаг мөчөө хайрлаад хүндлээд маш гоё ингээд уул руу гарах гэдэг зүйлийг бас амьдралынхаа нэг хөвшил болгоосэй гэж та бүхэндээ уриалж байна. За нэмэлтээр миний хувьд ерөөсөө ингээд ном унших маш их туртай болсон. Тэгээд тухайн цаг мөчид бол би өөрөөсөө ном унших 30 хоногийн челленжийг зарласан үе маань байсан. За тэрхүү челленжийн явцдаа нийт 3 номыг эхлүүлээд 2 үндэсний нь бол яг уншиж дуусгаад нэг нь арай дуусгаагүйгээр хэлтээсэн байдаг. Одоо бол ингээд өдөр болгон давтамжтайгаар бол ном уншаад явж байгаа. Үнэхээр ном гэдэг зүйл хүний амьдралыг ямар гоё юм амар амгалан тайван хүнийг өөрийг нь амар тийм ухаалаг буур суурьтай ч юм шиг тийм нэг юм хүлээцтэй болгох юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан. За тэгээ энэ хүн уншиж байгаа ном маань болохоор Inspired гэдэг нэртэй ном. За уран зоригтой бүсгүй гэдэг үнэхэрийн гайхамшигтай ном байгаа. Зохиолч Гүл Даврын гэдэг эмэгтэй ном байгаа шүү. За тэгээ энэ хүн ном дээр бол бид бүхэн хүснээрээ амьдрах боломж бид бүхний өөрсдийн маань гарт байгаа шүү. Хин нэгэнд найдах биш. Өөрөөсөө найдаарай. Өөрөөсөө итгээд өөрийгөө дайчлаад чадсан хүн болгон өөртөө хүссэн амьдралыг бүтээж чадна гэдэг маш гайхамшигтай утга санааг илгээсэн ном байгаа. Тэг бүр ингээ хуудас болгоно нь маш амттай ном. За бидний хувьд бол тэ ингээ өөрийгөө хоошоо тавьдаг. За угаасаа ядуу, угаасаа бүтггүй, угаасаа би ухаамтай, угаасаа чадахгүй гэдэг зүйлийг маш их хэлдэг. Энэ манайхаа ерөөсөө биш юм байлээ шүү. Зүгээр л урам зориг гэдэг зүйл хүний амьдралд хүнгүүн байна. Өөртөө болон хин нэгэнд урам зориг гэдэг зүйлийг өгөөд урагшаа алхахяа бүгдээрээ. Дээрэс нь гой сайхан үйлдэлийг өөрийнхөө төлөө хийя. Бид нэр чадна гэдэг итгэлийг энэ номнаас би үнэхэрийн авсан. Тэгэхээр зохиолчтой маш их баярлалаа гэж бас хэлмээр байна. Тэгээ та бүхэн маань ч гэсэндээ энэ хүн номыг бас заавал авч уншаарай. Тэгээд миний влогт хамт байсан бүгдэнд нь баярлалаа.